Soluzione VWAP гэж юу вэ? VWAP бол энэ дээр Majored VWAP гэдэг байна тийм. Volume weighted average тийм. Талооны VWAP-ыг гэж татдаг үзсэн. Тэгэхээр энэ moving average line гарч ирж байна. Энэ талооны нийт харилцаалагдсан контрактыг одоо зарсан, худалдаж авсан хамаагүй бүгдийг нийлүүлээд дундчилж байгаа. Энэ нь тухайн энэ зах зээлийг хямдхан үнэтэйгээд хувагаад өгч premium discount гэдэг. За энд бол discount хямдралтай юм. Discount and premium үнэтэй. За цэнхэр лайнаас дэшүүл үнэтэй, цэнхэр лайнаас доош хямдхан гэдэг. Энэ 7 хэмт. За хямдхан бол биднээс худалдаж авалтууд хийн тэ. Энд дээр buy гэдэг. Үнэтэй үн дээр бол sell За тэнгуут одоо энийг яг үнэн хандсан энийг тэ энэ хямдхан болцсон хандсан өснө гэдгийг биднээс volume profile-аараа зоонол volume profile татаж сурцсан тэ тэрнгээрээ зоон татаад тухайн зоон дээр price action гэсэн өөрийн зөвхөн техник шинжилгээ давхар ашиглаад энэ шинүүд хийж болоо. За би бол бас volume profile VWAP-ыг цаг хугацаан дээр татдаг volume profile-тайгаа адилхан 7 хоногоор нь daily-гээр гэдэг татчихдаг. За тухайн 7 хоногийнхоо одоо 5 дахь кейс дээр авчих. VWAP 7 хоногийнхоо VWAP дээр Аз дээр үнэтэй үн дээр байсан тий. Тэгээд унаад Аз дээр дискаунт нь л болж ирсэн. За энэ дээрээс өсөлтөө volume profile татаа үзье. Weekly-гээр нь ингээд 4 дахь өдөр хүртэл татцсан. 5 дахьыг ингээд шинжилгээ хийх гэж үзэл. Тэнгүүд volume profile маань value area high, value area low гэдэг. Ингээд нэг арай тод өнгөтэй хэсэг нь value area болчихж байгаа тийм үн цэнийн бүс. За K-level энэ бол value area low high гэдэг K-level. За тэнгүүд хаш поcket-дээрээс энэ бас өөрөө K-level тийм поcket-дээрээс үнэтэй үн дээрээс эсрүүцэл авч унаад хямдралтай үн дээр ирээд дэмжлэг support аваад өсөж байгаа гэжлээд л тийм. За энэ үед daily-гийн хувьд ч weekly-гийн хувьд ч дискаунт нь орж ирсэн үед хаши худалдаа авалтыг процесс явагдана гэж үзээд дүгнээд чухал K-level дээр
жижиг авдаг confirmation-ээр entry хийх. Жишээ нь price action гэдэг л дээ. Эсвэл ICT smart money concept ашигладаг бол тэднээс ашиглаад safety entry-нүүд хийж болно. За энэ дээр ч юм шиг. Risky entry бол бас шууд хийж болдог те. Risky entry stop loss зөх магадлал нэлээд өндөр байдаг. За тэгээд TP бол энэ value loss покро арай safety гэж үзвэл покро TP1 авчаад үлдсэний TP2-оор value high л ингээ авчлаа. За энэ дээр би зөвхөн VWAP-ын талаар л яриа. Дараагийн бичлэг дээр auction market theory буюу дуудлага худалдааны онол энэ одоо value арай low high гэж юу юм те яагаад үүсэж байгаа энэ range-ууд яагаад үүсэж байгаа гэдэг талаар дараагийн бичлэг дээр оруулах болно. Тэгээд VWAP-ыг premium discount-аар л ашигладаг. Миний хувьд бол VWAP нөрөөс өөрөө K level болдог кейсүүд байдаг. Энд чи K level болж байна те. Гэхдээ дангаар нь ашиглахад жоохон эрсдэлтэй ингээд хос ингээд илүү гараа авчиж байгаа те. Энэ дээр бол яг цэвэрхэн тооцлоод явчихсан байна. Ямар үед эднээс нь ашиглах уу, ямар үед эднээс нь ашиглах уу гэдгээ auction market theory-г ойлгоод тэгээд ашиглахад илүү хэлбэр болдог байгаа. VWAP нөрөө стандарт division буюу ийм левелүүдтэй байдаг. Боломжтой байж. Энэс нь яаж ажилладаг вэ гэхээр одоо эдлэгэр нийтэл харж байна те. Адилхан хямдралтай үндний 1-р стандарт division, 2-р стандарт division, 3-р стандарт division гэдэг. Ханаад өсөж байна те. Энэ бас өөр нэг стратеги ингээд TP авах ч юм уу те. Эсвэл entry стратеги болно. Мэдээж нэмэлт confirmation үедтэй л ажиллана. Яг өөрийн дангаар нь ажиллахад бас төвөгтэй юм аа. За энэ дээрээс өсөх юм байна гэж шууд харж хаар ингээд унаа яваад идэг те. Дараагийн илүү хямдхан бүс рүү яваад идэг. Энэ дээр бол энэ 2-р банд дээр рейнжилж байгаа кейс байна. Энэ дээр бол яг ингээд цэвэрхэн тооцлоо өсөж байгаа кейс байна. Эсэргүүцэл аваад унж байгаа кейс байна те. Энэ дээр бас аюу гой эсэргүүцэл аваад унж байна. Жишээ нь энэ бол нэг бас уйлдуулж харах юмнууд байгаа те. Volume profile, auction market theory ойлгоно. Одоо жишээ нь энэ premium-ийн 1-р стандарт division-ээс унж байгаа шалтгаан нь өөрөө энэ дох шиг байна те. Энэ чинь ингээд үндсний бүс үүсгэсэн. Тухайн үндсний бүсээ хааш ирж тестлж байгаа. Гэсэн үг байхгүй. Тэгээд bounce хийж энэ те. 1-р стандарт division-ээс нэмэлт нэгээс хасах нэг руугаа. Тэгээд энэ ч өөрөө бас нэг стратеги байдаг. Тэгээд айгүй гоё стратегиуд байдаг л та. TP бол юм гоё. Нэрвчилсэн оролттой, риск reward өндөртэй харилцаа ингээ хийх боломжтой. За энэ стратегиуд бол энэ рейнжлээд байгаа стратегиуд бол auction market theory дээр илүү ойлгомжтой яригддаг байна. Ингээд ирчихлээ тестлж тэ энэ нэг рейнж. Яагаад эднэсийг ирж рейнжлээд байгаа вэ гэдэг нь дараагийн бичлэг дээр. За нэг иймэрхүү. Тэгэхээр VWAP бол аюу гой зэвсэг. Ханшийг үнэтэй хямдхнаар нь ялгаад одоо логикийг ойлгочих жоох байхгүй тухайн бүтээгдэхүүнийхээ үнэтэй үед зардаг, хямдхан үед худалдаж авдаг гэдэг маркетинг үндсэн зарчмыг VWAP-аар ялгаж харж чадна гэсэн. ICT smart money concept-ээр бол юу гэдгийг ингээд энийг ингэж нэг хөдөлгөөн хөл гэж авч үзнэ. Эннийхээ энэ дээдлийг үнэтэй доотлыг хямдхан гэж
авч үздэг. Энэ бол яг байж болно. Ажилтдаг. Тэгэхдээ ажиллуулахад маш төвөгтэй бас ойлгомжгүй нөхцөл зүйн байдаг. Ажилт үүж байдаг. VWAP бол арай бодиттой зүйл байдаг. Үнэтэй хямдхан нар нь яллах. Яагаад бодиттой гэхээр нийт энэ чинь арилжаалагдсан арилжаануудыг худалдаж авсан зарсан бүх арилжаануудыг дундчлаад математик аргачлалаар бодоод ингээд энэ үнүүдийг гаргаж байгаа. Энэ үнүүдийг 1-р стандарт дивишн, 2-р стандарт дивишн энэ эднүсийг зах зээлийн том тоглогч нарч тухайн үед VWAP байхгүй бол мэдхгүй тэ үнэтэй хямдхан гэдэг. Адилхан л биднэрт адилхан чарт харж байгаа. Энэ дээр барьдаг стратегиудаараа худалдаа авалт зарлалтууд бас хийдэг байна. Тэгээд энэ volume profile auction market-аар ойлгоод volume profile ашиглаад нэмэлт хөрхөн одоо илүү наривчлалтай ордог confirmation-ууд байна л та. ICT-ийн тэгээд market strategy chok хийгэнгүүт нь fair value capture-с нь байддаг. Энэ стратегиуд чинь эднэртэйгээ аюу гоё авсарч ажилладаг. CRT-ийн confirmation ч байна тий. Тэгээ илүү наривчлалтай гоё оролтууд болдог. Баярлалаа.